Сайн мэцгаано, сайхан амарсан уу? За шинэ өдрөө дахин эхэлж байна. Тэгээ энэ өдрийг эзний амьд үгээр хамтдаа эхлүүлцгээе. Залбирцгаая. Есүс таныг магтъя. Тандаа баярлалаа. Танд алдрыг өргөе. Эзэн минь өнөөдөр таны үгийг уншихдаа баяртай байна. Харин таны ариун сүнс зааж чиглүүлж өгөөрэй. Бас хамгаалаарай. Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За би өнөөдөр Иохан номны 7 дугаар бүлгийн 37, 38, 39 дугаар ишлэлийг уншия. Тэгээ хамтдаа энэ үгийн төлөө бас залбирцгаана. Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашгиран цангасан хүн байвал над руу ирж уухтун бичвэрт хэлсэнчлэн надад итгэгчдийн дотроос амийн усны гол урсах болно гэв. Есүст итгэгчдийн хүлээн авах сүнсний тухай тэр үүнийг хэлжээ. Есүс хараахан алдаршуулагдаагүй тул сүнс түүнд өгөгдөөгүй байлаа. За энэ хэсгээр Иохан номны энэ хэсгээр баяр болж байгаа. За баярын сүүлчийн өдөр 7 хоногийн баяр хийгээд сүүлчийн өдөр нь хүмүүс баярлан цингэн бас наадаж баяртай сэтгэлэн дүүрэн байгаа үед Есүс хашгирсан байна. Цангасан хүн байвал над руу ирж уухтун бичвэрт хэлсэнчлэн надад итгэгчдийн дотроос амийн усны гол урсах болно гэж Есүс хашгирсан байна. Тэгэхээр Есүс Христэд итгэгчдийн дотроос амийн гол урснаа гэж энд хэлсэн байна. Тэгэхээр Есүс надад итгэх юм бол чиний дотроос амийн усны гол урснаа гэж амлаж байна. Тэгэхээр Есүс Христэд итгэх юм бол миний зүрх сэтгэл дотор амийн гол нь урсах нэ. Түүнээс гарах нь байна гэж би ойлгож болж байна. Харин үүнийг хэн уух вэ гэвэл цангасан хүн. Тэр баяр болж байгаа өдөр бүх хүмүүс ад жаргалтай сайхан баяр хөөртэй байсан боловч харин тэн дотор байгаа цангааны тухай ярьж байгаа. Энэ бидний хувьд сүнсний цангааг хэлж байна. Иесус 39 дугаар ишлэлдэр Есүст итгэгчдийн хүлээн авах сүнсний тухай тэр үнийг хэлсэн гэж байгаа. Энэ нь Иесус нас орохоос өмнө загалмай цовдохоос өмнө хэлсэн энэ яриа болж байгаа. Харин Иесус Христ загалмайд цовдлогдсон нас барсан. 3 хоногийн дараа дахин амьсан. Дагалдагч нар түүнийг Галилд хүлээж байсан. Тэд нэр залбирч байсан. Тэдэн дээр ариун сүнс бууж ирсэн. Төв өдрийн тухай, түүний тухай Иесус урьдчилан хэлжсэн юм а. Иесус ариун сүнс та нар дээр ирэх юм бол Иерусалим, Юудэ, Самар дэлхийн бүх хязгаар хүртэл намайг гэрчлэг болно гэж хэлсэн. Иесус Христийн үг түүний амьдрал нь биднийг авралын амьдрал байсан. Ийм учраас Иесус Христэд итгэсэн өгөгдсөн тэр ариун сүнс сануулсан түүний хэлсэн өгнүүд Библиэлд байгаа юм а. Сургаалт өгс номн дээр ийм үг байдаг. Хүмүүний амнаас гарах үгс гүний ус мэт бөгөөд мэрэгэн ухааны ундраг нь шоржигнон урсах орхи мэт буюу гэж хэлсэн байгаа. Тэгэхээр бидний амнаас гарч байгаа үг маань гүнээс гарч байгаа ус мэт байх нь. Харин энэ үг бусдыг амьлуулах уу эсвэл яах вэ гэдгийг сонголт нь надад байгаа юм. Иесус Христэд итгэсэн хүмүүст ариун сүнс өгдөг. Ариун сүнстэй хүмүүс ариун сүнсний хэлснийг сануулдаг юм а. Ариун сүнсний сануулж байгаа үг бидэнд амийг өгдөг юм а. Биднийг нэгүүлсдэг, биднийг уучилдаг, бас биднийг аварсан Иесус Христийг тунхагладаг юм а. Тэгэхээр өнөөдөр хүмүүст цангаж байгаа хүмүүст Иесус Христийг мэдэхгүй байгаа хүмүүст түүнийг сонссон боловч түүний учир шалтгааныг ойлгохгүй хүмүүст таны дотор байгаа ариун сүнс сайн мэдээг ярих болтугай. Бүгдээрээ өнөөдөр сайн мэдээг хүмүүст түгээцгээе. Таны амнаас гарч байгаа үг, сайн мэдээний үг тунхаглал тэр гим нүгэл дотор өөхөж байгаа хүмүүсийг амьлуулах болтугай. Энэ амийн ус таны дотор бидний дотроос бориглох болно гэж Иесус амласан. Итгэгч бид нар үүнийг хийх нь эзэн таалагддаг сайн үйлс юм а. Хамтдаа залбирцгаая.
Эзэн Есүс минь таныг магтъя, таньда баярлалаа. Үнэхээр танаас өөр хинч нүгэлтэд биднийг байгаар нь хүлээж аваад өөрийн амийн үгсийг бидний зүрхэнд амийг бидэнд өгөх бурхан байхгүй. Есүс таныг магтаж байна. Та бүр өөрөө амиа өгөх хүртлээр хашгиран биднийг хайрлаж цангасан хүн байвал над руу ирээ гэж та дахин урьж байна. Эзэн минь өчигдөр бид таны үгнээс уншихдаа та ачаагаа өгөөрэй гэж та бас урьсан. Өнөөдөр ч гэсэн таны амийн ус биднэрт хэрэгтэй учраас та урьж байна. Та олон хүмүүсийг биднэр дамжуулан авраач гэж гуйж байна. Танд даатгаж Есүсийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Хамтдаа өнөөдөр амийн голыг зүрх сэтгэлээсээ эзний үгээр бусдад дамжуулцгаая. Эзэн таныг ивэгэ.